За сайн байцгаана уу? Өнөөдрийн сэдв бол 7 сарын ерөнхий байдал гэсэн сэдв байгаа. Нийт 3 үзэр сонгоё. 1 2 3. За эхний үзэр бол Gates of Trump гэсэн үзэр байна. За хоёр дахь үзэр маань Solitude гэсэн үзэр байна. За гурав дахь үзэр маань Begin Now гэсэн үзэр байна. За та өөрт хамгийн их таалагдж байгаа нэг үзрийг сонгоно. За эхний үзрийг сонгосон хүмүүсийнхаа 7 сарын ерөнхий байдлыг харцгаая. Sun, Earth, Capricorn гэсэн мессеж гарч ирсэн байна. За тэгэхээр эхний үзрийг сонгосон хүмүүсийн маань хувьд бол нар гэсэн юм гоё мессеж гарч ирсэн. Тэгэхээр 7 сарын хувьд таны хувьд за баяр баясгалантай, аз жаргалтай, баяр хөөртэй ийм нар шиг гэрэлтсэн, гэрэл хийхтэй ийм сар болж хувирах нэ. За өөрт буюу одоо газар махбодууд гарч ирсэн учраас та 7 сарын үед бол харьцангуй тогтвортой, таны ажил төрөл хийж байгаа одоо бизнес, амьдралын хэв маяг ч юм уу маш их одоо ийм бодит зүйлс дээр суурилсан, бодиттой, за тууштай, за төвчээртэйгээр та аливаа зүйлд хандах ч юм уу ийм маш бодиттой үйл явдлууд өрнөх. За маш их одоо ажил хэрэгч байх, хөдөлмөрч байх, шаргуу хөдөлмөрч байх ч юм уу маш их юм бодтой. За ийм зүйлсүүд болно. Таны хувьд 7 сарын хувьд бол тохиолдох боломжтой. За мөн таны хувьд одоо таны амьдралд амжилтын үе таалга нэгдэж байна гэсэн ийм гоё карт байна. За тэгээ амжилт хөгжил сэтгэлэлт бол таны амьдралд ингээд ирж байна. Таны амьдралд ингээд өргөжин тэлэлт явагдаж байна гэсэн ийм гоё мессеж бол гарч ирсэн байна. За 7 сарын одоо хайлайт буюу хамгийн чухал үйл явдал юу ах вэ гэсэн чинь за contract гэсэн мессеж гарч ирсэн байна. За гэрээ хэлэлцээр ч юм уу за ямар нэгэн юмтай ингээд холбоо тогтоох, та гэрээ хэлэлцээр байгуулах, за ямар нэгэн гэрээнд гарын үсэг зурх юм чухал үйлдэлүүд байж магадгүй. За энэ үйл явдал, энэ процесс бол танд бол маш чухал. За тэгээд таны яг бодож исэн, хүсэж исэн шиг тийм одоо үн цэнийг бол та эргүүлээд ингээ олох болно. За үр дүн бол одоо маш тийм үр дүнтэй тийм нөгөө нэг үр дүнтэй ийм одоо нөгөө үйл явдал, энэ үйл ажиллагааны төгсгөл нь та ингээд ийм үр дүнтэй байх болно. Тэгээд таны амьдралын одоо turning point буюу нэг ийм амьдралд нэг ийм эргэлтийн цэгүүд энэ одоо таны хийх гэж байгаа энэ гэрээ хэлэлцээр ямар нэг ийм чухал ийм нөгөө нэг гэрээ байгуулж байгаа бол энэ бол таны амьдралын одоо эргэх юм эргүүлэх юм эргэлтийн цэг нь болно гэсэн ийм гоё мессеж гарч ирсэн байна. За тэгвэл хамгийн сүүл таны хувьд 7 сард танд өгөх сүүл мессеж карт юу байх вэ? За escape гэсэн юм карт байна. Цухтаараа гэсэн байна. За таныг ямар нэгэн газар руу цухтаараа гэсэн юм мессеж гарч ирсэн байна. Ингэснээрээ та одоо левел ахих буюу дараагийн түвшинд гарах болно гэсэн байна. За тэгэхээр энэ таны одоо ямар нэгэн бодож байгаа хаа нэг тийш явах гэж байгаа ч юм уу эсвэл ямар нэг юмнаас бас холдох гэж байгаа ч юм уу юм байвал тэр зүйлээ хийгээрээ, хөдөлгөөн хийгээрээ, үйлдэл гэсэн мессеж гарч ирсэн байна. За нэг дугаарынхандаа 7 сарын амжилт хүсье анхаарал тавьсан сонссон маш их баярлалаа. За 2 дугаарыг сонгосон хүмүүсийнхаа 7 сарын ерөнхий байдлыг хамтдаа харцгаая. За нэгтэн За тэгэхээр 2 дугаарыг сонгосон хүмүүсийн маань 7 сар
ерөнхийдөө таны хувьд за маш их юм мөрөөдөл дунд автсан, хийсвэрлээ сэтгэхүй төсөөлөл одоо юм хөгжсөн ч юм уу те. Та нэг юм мөрөөдөл амьдралд ч юм уу тэр юм өөрийнхөө төсөөлөлд амьдраад ах ч юм уу жоох юм манантай зарим зүйлс тодорхойгүй ч юм ийм одоо 7 сар байх боломжтой. За тэгээд та илүү ингээд дотгошоогоо гүн гүнзгий өөрийнхөө дотоод руу орсон. Илүү их зүйлийг судалж мэдсэн, анзаараа байхыг хүссэн ч юм уу хувийн орон зай. Илүү их юм хувийн орон зайг илүү юм эрхмэлсэн юм 7 сар байх боломжтой. За тэгээд кардинал буюу одоо юм өрнөлтөө гэсэн юм мессеж. Тэгсэн хэрнээ энд нь fixed гэдэг өрнөлтөө хэрнээ тогтвортой гэдэг яг юм арга бэлэг шиг юм хоёр мессеж бол гарч ирсэн байна. Тэгэхээр өрнөд байгаа юм шиг хэрнээ юм тогтвортой ч юм шиг хэрнээ бас нэг өрнөлтөө ийм 7 сар байх боломжтой. За хэрвээ та одоо гаднаа ийм одоо тогтвортой харагдаж байгаа бол таны дотор аливаа зүйлс өрнөд гадна талд ингээд бүх зүйл ингээ өрнөд байгаа бол таны дотор ингээд ийм тогтвортой амар амгалан ийм 7 сар байх боломжтой. За тэгээд зүүд нойр зүн совин хөгжсөн ч юм уу илүү их юм мэдэрсэн ийм 7 сар хүн байх боломжтой. За 7 сарын хайлайт нь яах вэ? За protection гэсэн юм гарч ирсэн байна. За хамгаалалт буюу таны онгод сахиус ч юм уу таныг одоо харж даадаг онгод сахиус нэнгэрүүд өөгдөөдсөн нь бол таныг хамгаалж байна. За тийм учраас одоо нөгөө нэг юм тодорхойгүй юм шиг юм анан бодно байгаа бол тэр зүйлээс битгий ягаарэ. Та ямар нэг хамгаалтанд бол байгаа шүү. Тэгээ та ингээ аюулгүй байгаа гэсэн юм гоё хамгаалалт гэсэн юм гоё карт гарч ирсэн байна. За тэгвэл хамгийн сүүлд нь танд өгсөөл мессеж картыг бахна хамтдаа харцгаая. За анализ хийх гэсэн юм мессеж гарч ирсэн байна. За одоо байгаа нөхцөл байдлаа анализ хийх хэрэгтэй. За одоо нэг сэтгэл хөдлөлөөс илүүтэйгээр танд одоо юу хэрэгтэй байна боддоор эхний хийх алхам ч юм уу эхлээд юу хийх байна яг тэр зүйлсийг илүү боддоор харж логик сэтгэлгээгээр одоо гаргалгаа гаргах ч юм уу аливаа зүйлд ингээд дүн шинжилгээ хийх гэсэн ийм мессеж бол гарч ирсэн байна. За тэгэхээр 7 сар таны хувьд ерөнхийдөө ийм байх. Юм байж магадгүй. За 2 дугаарыг сонгосон хүмүүстээ бүгдэндээ 7 сард амжилт хүсье. Анхаарал тавьсан хүмүүст маш их баярлалаа. За 3 дугаарыг сонгосон хүмүүсийнхаа 7 сарын ерөнхий байдлыг харцгаая. За Cancer, Virgo, House гэсэн мэ. За 3 дугаарыг сонгосон хүмүүсийн маань 7 сарын ерөнхий байдал. За мэлхий гэж гарч ирсэн байна. Мэлхийний орд. За маш тав тухтай, хайр халамжаар дүүрэн, хамгаалагдсан мэдрэмжтэй. За гэр бүлийнхэндээ их ойр дотн ч юм уу өнгөрүүлэх ийм 7 сар байх боломжтой. Мөн за эрүүл мэндэд илүү их анхаарсан, өдөр тутмын амьдрал маш завгүй өрнөлттэй. За мөн хүмүүнлэгийн үйл ажиллагаа хийсэн ч юм уу хүмүүс тусалсан, за эрүүл мэндэд анхаарсан, илүү дасгал хөдөлгөөнөөр хичээлэлсэн ийм бүтээлч 7 сар байх боломжтой. За мөн одоо та ямар нэгэн шин зүйлийг эхлүүлэх боломжтой. Таны амьдралын бас нэг юм шин цикл эхэлж байна. Шин аялал эхэлж байна. За эхний алхмаа хийгэрэй гэсэн байна. За тэгээд өөрчлөлтүүд буюу 8 дугаар гэр гарч ирсэн учраас таны амьдралд одоо ингээд бас нэлээд томоохон өөрчлөлтүүд явах боломжтой. За илүү өөрийнхөө айдастай нүүр тулах. За 360 одоо өөрчлөх ч юм уу том хэмжээний өөрчлөлтүүд явагдаж болно. За энэ өөрчлөлт нь одоо магадгүй таны эрүүл мэндтэй холбоотой, гэр бүлтэй холбоотой ийм ойр дотны хүмүүстэй холбоотой өөрчлөлт аль эсвэл өдөр тутамд хийдэг таны тэр амьдралын юм аягтай холбоотой, ажилтай холбоотой ийм томоохон өөрчлөлт байх боломжтой. За тэгвэл 7 сарын хувьд таны хайлайт онцгой үйл явдал нь за happiness гэсэн ийм гоё мессеж гарч ирсэн байна. Аз жаргал гэсэн ийм мессеж гарч ирсэн байна.
За та одоо ингээ өглөөс ирэхтэй өглөөс ирэх болгондоо 7 сарын үедээ маш их юм аз жаргалыг мэдрэх болно. Юм сэтгэл догтлон байх болно. За тэгээд таны одоо явсан газар болгонд инээмсэглэл ингээд нэг юм цэцэг шиг дэлгэрэх болно. Та энэ хором хүчтэй энэ бүх цаг хугацаанд маш их аз жаргалыг мэдэрч аз жаргалтай байх болно гэсэн юм мессеж гарч ирсэн байна. За тэгэхээр 7 сарын үед таны хувьд маш их юм аз жаргалтай өдрүүд байх нэ. За хамгийн сүүлд нь танд дэлгэх сүүл мессеж карт лак гэсэн юм мессеж гарч ирсэн. За лак буюу Аз ивэл Аз гэсэн юм гоё мессеж гарч ирж байна. За таныг аз жаргалтай болгох, баяр хөөртэй болгох ямар нэгэн сайхан мэдээ удахгүй танд ирэх болно. Сайхан мэдээ ирнэ, Аз ивэл ирнэ гэсэн мессеж ирсэн байна. Тэгэхээр 7 сард таны хувьд Аз ивэл сайхан мэдээг дуулах нэ гэж ийм мессеж гарч ирсэн байна. За 3 дугаарыг сонгосон хүмүүстээ 7 сард амжилт хүсье. Анхаарал тавьсан маш их баярлалаа.